Нэг амьсгаар. За юу цоног guys. За энэ удаагийн кино маань 1996 онд төлөвлөгдсөн. Бодит явдлаас сэтвэлсэн кино юм. Энэхүү кино нь based on a true story буюу Lorenzo Carcaterra-гийн 1995 онд бичсэн ном дээр үндэслэн. Carcaterra нь өөрөө энэхүү номыг өөрийн амьдрал дээр үндэслэн гэсэн боловч олон маргааныг дагуулсан. Тэрээр үүнд үндсэн үнэн байдаг гэж хэвлэлийн үед хэлсэн чинь нэрс огноо байршлыг өөрчилсөн гэжээ. За ингээ кино руу орцгоё. Дөрөв найзуулах Shakes, Tommy, Michael, John-оор кино эхэлдэг. Бүгд л гол дөрүүд. Найзууд Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн Ирланд, Итали, Порто Рико зэрэг зүүн Европоос ирсэн цагаачдын хороол болох Тамийн галтойгоогийнх гудамжинд амьдрнаа. Хороолт нь Тамийн галтойгоогийнх ресторан байдаг учраас л ингэж нэрлэх болж л дээ. Тэд төмөр замын ойролцоох орон сууцнд гэр бүлийн хүчирхэл дунд өссөн. Shakes-ийн аав үргэлжил ээжийг нь зодож элдвэр хилдэгч Shakes ээжигээ тайвшруулсаар өдийг хүрчээ. Гэхдээ Тамийн галтгооны гудамжныхан үргэлжил бинийг хамгаалах бөгөөд аюулгүй байдаг. Өсвөр насны хүүхдүүд хар тамхи хэтрүүлэн хэрэглэж томчуудын анхаарлыг татсанд тэдэнд зарсан хүнийг Тамийн галтгооныхон хар тамхичны наймаачинд хатуу шийтгэл оногдуулдаг. Тиймээс л тус орол нь авилга гэхэл хахуулгүй гэдгээрээ алдартай бөгөөд оршин суугчдын чив нэгдэлтэй. Shakes болон түүний найзууд ихэнх цагийг сүмд өнгөрөөнө. Тэд оршуулга гэх зэрэг ёслолд оролцож Father Bob тусалснаар баггүй хувийг ёслолын төлбөрөөс авна. Shakes үргэлж дүрсгүүдэж хуурамч дохио ашиглаж гэлэн нарыг босгох гих зэрэг дүрсгүй үйлдэлүүдээр алдартай бөгөөд үргэлж эцэг Бобод загнуулдаг. Нэг өдөр Shakes, John хоёр царайгаа харуулахгүй нүглээ намжлах өрөөнд орж эцэг Бобын дүрд тоглодог. За тэгээд сууж байх зуур эсрэг талын өрөөнд нэгэн эмэгтэй орж ирэн нууц амрагаас хүүхдтэй болсноо хэлж нүглээ намжлан цаашид яах талаар асуудал зочирсон хүүхдүүд юу ч хариулдаггүй. Мэдээч үү дээ, хүүхдүүд болсон энэ одоо юу л хэлэх вэ? Эмэгтэйг яван явтал чимээгүй л байдаг. Эцэг Боб үүнийг нь мэдсэн байх бөгөөд Shakes-с эмэгтэйг юу гэсэн талаар асуудал Shakes харин тэр дорн үгүйсгэж мэдэн бодолдог. Арга гацсан эцэг Боб Shakes-т дахиж ямар ч асуудал үүсэхгүй байхыг анхааруулan орхидог. Өрн солигдож дөрөв найз хотын шинээр тоглодох мөсөн нийслэлгийнх шоуг үзэхээр Michael-ийн найзхан болох Carol-ийг дагуулan явнаа. Гэвч тэд жүжигийг үзэх биш бүжигчийн октыг хувцас олж нүцгэн байхыг нь нууцаар харахаар ирсэн байж таардаг. Хөвгүүд ээлжлэн харан уулга алдаж байх зуур Carol харин дахиж ирэхээс натгалцдаг. Найзхнаа дагуулж ирчээл нүцгэн хүүхнүүд хараалаа. Өрн солигдож Shakes болон түүний найзууд Shakes-ийн ааваас King Benny гэх ирийн түүхийг сонсдог. Тэр нь хорооллыг бараг л удирддаг. Тамийн галтгооны эзэн юм байна л да. Энэхүү түүх нь залуу Benny Азтай Luciano гэх мафийн босстой холбоотой байсан төдийгүй нэг удаа галзуу нохоо гэх очтой Ирланд залуу зодуулан урд талынхаа шүднүүдийг цөм зохиулчихжээ. Харин хэдэн жилийн дараа Benny түүнийг нийтийн баананд хөлрөөнд буудаж дахир дутуу болгосноор дахиж хинч Benny-тэй зөрчилдгийг хүсээгүй юм даа гэдэг. Дараа өдөр нь Shakes King Benny-гээс ажил гуйдагч King Benny татгалздаг. Арга мухарсан Shakes явах гэтэл King Benny за маргааш хүрээдрээ гэж хэлдэг. Дараа өдөр нь King Benny Shakes-т хахуулын мөнгө өгч цагдаа даваачж өгүүлэхээр явуулдаг. Shakes замдаа явж байх зуур гудамжны хоёр хүү гарч ирэн Shakes-ийг чирж мөнгийг нь дээрэмтгэхэр завдсан ч тэр үед нэгэн хөгшин ир гарч ирээд дээрэмчдэг болуулж гарбуу гаргаж ирэн мөнгийг буцааж өгөхийг тушааж Shakes-ийг хурдан эндээс яв гэж хэлдэг. Тэгээд тэндээс хурдангүйж даалгавраач амжилттай биелүүлдэг. Бараг л хамаг мөнгө алдахшигсан Shakes King Benny дээр очиж найзуудтайгаа хамт ажилламаар байна гэсэнд учир явдлыг мэдсэн King Benny ч зөвшөөрчдөг. Ингэснээр дөрөв найз хамтдаа King Benny-д ажиллаж эхэлнэ. Өрн солигдож дөрөв найз эцэг Бобтой сакс тоглоно. Харин эцэг Боб тэдний өөр нэг ажлыг хэдий мэдсэн төдийгүй тэднийг King Benny-д ажиллаж болохгүй талаар зөвлөдөг. Тэрээр амьдралынхаа зам мөрд битгий муу муухай зүйлийг хутгаа гэж хэлэн сануулдаг. 1967 оны өвлийн нэгэн өдөр John ээжийнхээ найз залуу зодуулж хүн дээр гэмтэж эмнэлэгт хүргэгддэг. Эцэг Боб болон түүний нөхөд эргэж ирсэн бөгөөд эцэг Боб тэндээс гарan John-ы ээжийн найз залуудаар очиж дахин энэ үйл явдалд автагдвал арга хэмжээ аавн шүү. John нэлээд сайн холбоо сүлбэтэй шүү гэж хатуу сануулan сүрдүүлдэг. 1967 оны 100 хөгөөд гудамжныхантайгаа тоглож цагийг зугаатай өнгөрүүлж нэгэн өглөө дээвэр дээр халууцсан өлсөн хэвтцгэнэ. За яг л энэ өдөр тэдний амьдралыг тэр чигээр нь өөрчлөнө. Michael энэ үеэр болсон доор байх hot dog-ны машинаас hot dog хулгайлахыг санал болгодог. Өлсөж байсан хөгүүд ч тэр дороо л зөвшөөрдөг. Тэд доош бууж Shakes hot dog-ны тэргэн дээр очиж hot dog захиалан түүнийгээ шүүрэн аван зугцдаг. Ингэснээр hot dog-ны эзэн мөнгөө өгснээр түүний араас хөөж
тэргээ орхих бөгөөд энэ үеэр л нөгөө гурав нь ирж жинхэнэ найрландаа. Энэ сойсынхан баажинд ялтад орохороо л нэг иймэрхүү юм яриад байдаг да. Ёстой л хүснээрээ л идэж унштэй. Шекспирч хідэн гудам өнгөрсөн ч хооц тогны эзэн түүнийг дагсаар л байсанд буцангүйж найзууд дээр ирж тэдний байнга хийдэг төлөвлөгөөг хийхээр хооц тогны тэргийг түрэн зугцдаг. Төлөвлөгөө бол энгийн. Тэд шатны жоохоо тэргийг барин эзэн ирэх үед тавьснаар эзэн хооц тогны тэргэндээ санаа зовж барин авч ноцолдож байх зуур хөвгүүд зугцдаг юм байна л да. Гэвч энүүдэ тэдний төлөвлөгөө бүтлгүүдэж тэргийг хэд уруу барьлуулснаар тэд дийлэхгүй. Бүгдээрээ л татах гэж оролцсон ч хүчин хөрөхгүй тэргийг шатны уруу алдчихдаг. Харин энэ үеэр гай газарт ороосгэгчээр гай таарч яг хүн гарч ирэх бөгөөд тэргэнд хантай хавсран зохиулж цус алдаж ухаан алдан ундаг. Мэдээж эргэн тойрны хүмүүс ч тэднийг юу хийчвэ хүн алчглаа гэж уулга алддаг. Азар тэр хүн нь үхэгүйж сэхээ амьдруулахад байгаа мөн хөгшин хүн байх нь тэр. Ингээд тэдний шүүх хурлч болно. Хурлын өмнө эцэг Боб Шексээс хийсэн хэрэгийнхаа төлөө зоригтой байхыг зөвлөдөг. Шүүх хурлч эхэлж тэднийг хэдий гимцэмгүй үйлдэл хийж осол гаргасан ч үүнийх нь улмаас хүнийг хүн дээр гимтээсэн гэж үзэж Джон, Томми, Майклд 18 сар. Харин Шекст сүүлд ирсэн гэж үзэж 6 сар хорих ял тус тусад нь оноодог. Тэднийг орхоор авч явахын өмнө Шекс эцэг Бобтой уулзаж ээжийг нь харж хандахыг тэрнээс гомн явдаг. Тэднийг Wilkinson гэх хүүхдийн засан хүмүүжүүлэх газар хорхоор шийдсэн. Тэнд нь 780 хүнд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүүхдийг хорих бөгөөд гаднаасаа яг л их сургуулийн дотор байр эсвэл сургууль шиг 5 байрнаас бүрддэг. Манай дөрвч групп C-д хуваарлагдах бөгөөд тус бүр өөр өөрсдийн дөрвийг харьцах дөрөв өрөөнд хоригддаг. Шекс өрөөндөө сандран сууж байх зур харгалзагч Шон гэх хүн ирэн түүнд хувцас тайлахыг тушаадаг. Манай Шекс сандран тайлсанд дотор хувцаач бас гэсэнд Шекс эсэргүүцсэн ч аргагүй ирэхэнд тайлдаг. Үүнийг нь Шон харгалзагч зүгээр харж зогсож байгаад яваад өгдөг. Вара Перо. Перон дээр бүр нэмээд эрэхтэй өгөхөд ёо. Харин энэхүү групп C-г дөрвөн харгалзагч удирдаан. Шон бол тэдний ахлах, нөлөө бүхий хүн. Дараагийн хүн нь Фергюсон. Аав нь үүргээ гүйцэтгэж явж байхдаа амиалдсан бөгөөд аавынхаа нэр хүн дээр л цагдаа болсон. Стайлер хуулийн мэрэгжил дэвшлүүлэх сургуулийнхаа төлбөрийг төлөхөөр Wilkinson-д давхар ажиллаж байгаа. Эцэст нь Addison Wilkinson-д томилогдож ажиллаж байгаа. Зүгээр л байнгын ажилтан гэхэд болно. Өрнөл солигдож тэд хоолны өрөөнд хооллохоор зогсно. Майкл хоолоо аваад буцах зуур өөр нэг хүмүүжигч хүүхэд хоолыг нь зохиж элбээр доромжилсанд Майкл тисэлгүй зогсноор зодоо эхэлнэ. Шекс Томми, Джон орж зодтолж байх зуур харгалзагч Шон орж ирэн шүгэл үлээснээр зодооныг дуусгаж байр байрандаа суухыг хэлдэг. Тэрээр өнөг дөрөвдөр очиж газарт унагсан хоолыг идэхийг шаардсанд Майкл өлсөөгүй байна гэхэд Шон урлан Майклыг бороогоор зохиж унагаснаар дөрөв найз аргагүй ирэхэнд шалан дээрээс хоол гараараа түүж идэж байх зуур үүнийг нь харсан зөөлөн сэтгэлтэй харгалзагч ирж ээлж чинь дууссан гэсэнд Шон ч мөчөг өглөө энэ дөрөвтэй уучраа олоодох гэсэнд манай зөөлөн сэтгэлтэй харгалзагч ээлж солигдох цаг гээд байна штэ гэснээр Шон аргагүй ирэхэнд явдаг. Ийхүү оройн нь дөрөв найзыг Джон хонголд байх агуулгын өрөөрөө дагуулсан явнаа. Тэнд нь групп C харгалзагч нар ч бүгд байх бөгөөд тэднийг хан руу харахыг тушааж харин Майклыг өөрийнх нь хизээч хүсгүй зүйлийг хийхийг тушаадаг. Татгалзуул бүр 3 найз чинь л зовноо гэж сөрдүүлдэг. Энэ орой хөвгүүд бие болон бүр мэдрэлийн хөвдөж хүнс драма авдаг. Fucking homo peroska. Ингээд болсон зүйлийн дараа дөрөв найз сэтгэл санааны гүн дарамтанд орж зовхын хажуугаар гэрээхэндээ захиа биштэгч бүгд юу болсон талаар хинэнч юу ч хэлдэггүй. Тэд драмага зүгээр дотроо л хадгалж байв. Хэдэн өдрийн дараа эцэг Боб эргэлтээр ирнэ. Уулзалтын өмнө Шон Шекс тандаж хэрвээ юу болсон талаар ам нэвэл би болон бусад харгалзагч нар өшөө илүү амар зүйлүүд хийнэ гэж сүрдүүлдэг. Шекс эцэг Бобтой уулзах зураа бүр нүдрүүн ч харж чаддаггүй. Эцэг Боб ямар нэгэн гутамшигтай зүйл болж дээ гэж бодлогоширдогч Шекс харин эцэг Бобоос бидэн дээр дахиж ирэхгүй байгаа ч гэж гуйдаг. Эцэг Боб харин бийж багада дүрсгүдэж энд ирж байсан. Зодон зохион байдаг л зүйл. Мөрөө зэх байлгаж зоригтой байхыг сануулдаг. Угс одоо тэгээд яаж хүчндүүлсэн гэж бодох вэ? Тэдэнд өдөрт ёс суртахууны хичээлийг орноо.
Тэдэндээ өдрийг давхад хүнд бөгөөд оройд орондоо уйлж өдрүүдийг давж байв. Нэг орой Джонны өрөөнөөс зүрх шимшрэм орилго чимээ гарах бөгөөд намтсны дараа Фергюсон харин өрөөнөөс нь Хевнийг ингэр аман задгай гаран явна. Бараг өдөр бүр л бие махбодлон сэтгэл зүйн хүчирхийлэл үйлддэг нь энэ байлаа. Хаяа бүр хүчирхийлүүлснийхээ дараа дэлбэртлээ зодуулж гянданд хоригдох нь энгийн л үзэгдэл болов. Цаг хугацаа ч өнгөрч тэнд байхдаа тэд жил бүр зохион байгуулагддаг ажилтнууд болон хоригдлуудын хооронд Америк хөлбөмбөгийн тэмцээнд оролцдог. Үндсэндээ хоригдогч хүүхдүүд хожигдох ёстой бөгөөд учир нь дээд албан тушаалтнууд нь тэднийг үздэм байна л да. Майкл харин үүнийг боломж гэж харан Риз Робинсон гэх Америк хөлбөмбөгийн мэрэгжлийн шахуу тоглогчийг багтаа нэгтгэн тэднийг хожих төлөвлөгөө гаргадаг. Тэгснээр тоглолт ширүүсч хоригдогч хүүхдүүд тэднийг цохоход цохиж, өшөглөх нь өшөглөж, Риз харин сүүлийн бөмбөгийг оноо болгосноор тэд хожил байгуулж харин харгалзагч нар шившигтэй байдалд орно. Харин тэмцээний дараа тэд бүгд зодуулж гянданд хоригдно. Риз оч муу адил. Шекс харин нэлээд хүндэрч эмнэлэгт өргөднө. Түүнийг сэрхэд Майкл сахиж байх бөгөөд Ризог өрөөндөө хөтлөө зодуулж амиа алдсан гэж хэлдэг. 1968 он Шекс суллагдах болсон тул дөрөв найз ямар нэгэн зүйлийн талаар ярилцгаар сууцгаана. Джон Шекст энд юу болсон талаар ярихгүй хэлж тэд ер нь энд юу болсон талаар бүгдийг нууя. Эцэг Боб Кингбэний гэр бүл хинч байсан гэж хэлээд тохирцгоодог. Учир нь тэд хэллээгээд юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Бид л шившигтэй байдалд орно. Эсвэл бидний ярьсанд хинч итгэхгүй шүү дээ гэж сэтгэсэн юм байна л та. Шекс суллагдахын өмнөх орой Шон тэднийг дуудан бүх харгалзагчид тэднийг дагуулan зойрны өрөөлөө явцгаана. Мэдээж юу болсон тэгээд ойлгомжтой л доо. Өрн солигдож 1981 оны намар руу шилжнэ. Джон Томи хоёр бааранд орж уухан захиалнаа. Одоо тэд West Side Boys гэх гэмт хэргийн бүлэглэлийн гишүүд болжээ. Джон хэдий бага насандаа суллагдсан ч тэр одоо хэрцгий дээрэмчин. Хэрэг нь олдоогүй дөрвөн аллагын эзэн. Мөн арх болон мансууруулах бодисны хамааралтай. Томи харин зөвхөн $50 төлөө хүн амны эрэг 17 наснда үлдэж Queens хотод амьдардаг эхнэртэй ч бараг очдоггүй. Хүйтэн хөндий нэгэн болсон байдаг. Джон ариун цэврийн өрөө орохоор явж байх үедээ нэгэн хүнийг олж хардаг. Энэ нь түүнийг хизээж мартахгүй Шон. Тэрээр зочролд орон уур нь хурч эргээд Томи дээр очиж хэн байгааг хэлдэг. Тэд шууд босон ганцаараа оройн зоогоо барьж буй Шон дээр очдог. Шон харин тэднийг таньдаггүй. Тэд ширээнд сууж өөрсдийгөө илчилсэнд Шон таньж дахиад хамтлагаар ирээ юу гэсэнд Джон харин энэ мөчийг ямар удаан хүлээснэ хэлж цөөний эргэтэн рүү буудаж тэд босон ээлжлэн буудаж түүнийг хороодог. Тэд бааранд хохирол учруулснаа хэлж уучлалт хүсэн төлбөрөө төлөөд гардаг. Гэхдээ тэд Шоныг хороосон учраас сэжигтнэр татагдан байцагдж хоригддог. Тэднийг хоригдсныг мэдээд Шекс эргэж очих бөгөөд одоо тэр сэтгүүлж болжээ. Тэд уулзах зуур Джон Томи нар 3 үлдсэн шүү өгшөө. Бид нөгөө Шоныг алчихсан гэж хэлдэг. Тэр оройн нь Шекс Майклтай уулзгаар очдог. Майкл одоо Нью-Йорк хотын туслах прокурор болсон бөгөөд 13 жилийн дараа боломж гарч ирлээ гэж бодон хэргийг үзээж мөрдөн шалгалтын загвараа зохион байгуулна. Гэхдээ түүний бодлого нь яаж тэдний гим нүглийг илчлэх вэ дээр тогтно. Тэрээр нөгөө гурвыг энч яахаа мэдсэн бөгөөд Стайлер нь одоо харт амхтай хэлцэд байгаа бохир цагдаа. Бас мансуурагч. Айдисн нь Брүүклинд багшилж байгаа бөгөөд одоо ч бага насны хүүхэд хүчинцдэг хിവэрэ. Фергюсон харин Лонг Айландд харилцааны чиглэлээр ажиллаж мөн бүтэн сайнд сүмд хичээл заадаг болсон байна лээ. Би бүгдийг нь мэдэж байгаа. Би энэ хэрэгт ял өгөх прокуророор оролцсон. Харин үүнийг Джон Томи хоёрт бол хэлээд хэрэггүй шүү. Төлөвлөгөөний дагуу бүгдийг илчилж эндээс салъя гэдэг. Майкл харин Кингбэнигээс хамгийн муу өмгөөлөгчийг хөлсөлөхөөр асуудаг. Түүнийг Снайдер гэдэг. Шекс мөн адил багын найз Майклийн найз охин байсан Кэролтэй уулздаг. Тэр одоо олон нийтэд харилцагч болжээ. Шекс түүнээс нотлох баримтыг хүчтэй болгохоор өнөөх дөрвөн харгалзагчийн талаар мэдээлэл цуглуулахыг хүсдэг. Тэрээр мөн Кингбэнийтэй уулзаж гэрчүүдийг яах талаар асуунаа. Тэр хариуд нь тоог нь цөөрүүл гэж хэлдэг. Кисэдэд Шекс биднийг хүчрхэг хамгаалж худал ярих гэрч хэрэгтэй гэж үздэг. Шүүх хуралдаан эхэлж Майкл итгэлтэйгээр босч хэргийн үнэн мөннийг шүүх прокурор гэж өөрийгөө танилцуулдаг.
Энэхүү шүүх хурал тэдний хар бараан бүх дурсамжийг сөхөх нь ойлгомжтой. Шекс найзуудынхаа төлөө сүмд залбиран суух үед хоригдож байх үед нь юу болсон талаар түүний толгойд орж ирэн тэрээр айц төгшүүрт авцдаг. Тэрээр Кэролтэй хамтран эцэг Бобын гэрт очиж Жон болон Томми хоёрын шүүх хуралд гэрч болохыг нь гуйдаг. Мэдээж хоёр найзыгаа ял ахуулахгүй байхын тулд худал мөн хүчтэй гэрч хэрэг болсон нь энэ л дээ. Эцэг Боб харин үүнээс нь татгалздаг. Учир нь худал ярьж гэрчлэх нь түүний шашны сургаалтай зөрчилднөө гэж хэлдэг. Гэсэдэж Шекс эцэст нь 20 газар дотор тэдний амлсан цовлонг найзуудтайгаа үүр цахиж өнгөрүүлсэн бэрхшээлүүдийг бүхэлд нь ярьж өгдөг. Тэрээр тэдэнд тохиолдсон аимшиг төвчөрхийллийн түүхийг дэлгэн ярьдаг бөгөөд Кэрол энэ бүхнийг сонсоод гүнээ зочирдноо. Найзуудынх нь хитрхи хатуу хүнд амьдралын үннийг өмнө нь мэдээгүй байсандаа харамсдаг. Хоёр дахь шүүх хурал дээр Майкл нэг эмэгтэй гэрчийг оруулдаг. Тэр эмэгтэй Жон Томми хоёрын хийсэн анхлагыг нүдээр үзсэн гэж мэдүүлдэг. Гэхдээ өмгөөлөгч Снайдер хэлэлцүүлгийн үеэр ухаалаг залмигтай асуултууд тавьж түүний гэрчийн мэдүүлгийг эргэлзээтэй болгодог. Ерөнхийдөө Снайдерын хууль зүйн стратеги нь прокурор тавьсан аргументуудыг няцаахад чиглэгдсэн юм. Дараагийн өдөр Шекс Кинг Бэнигийн зээ болох цагдаагийн офицер Ник Девенпорттой уулзаж Стайлер нь мансууруулах бодис 8 чидтэй хамтран ажилладаг гэдгийг хэлдэг. Шекс түүнд Стайлерын буу мөн нотлогоо болгож Стайлер Indeed Red Lopez-гийн хар тамхичныг алсан гэсэн баримтыг өгдөг. Мөн Стайлерын хурууныг хийж буун дээр нь олдсон байна. 3 дахь шүүх хурал дээр гэрчийн мэдүүлгээр Жон Томми хоёр буруутаг ерөнхийдөө батлах чиглэлээр явдаг тул Майкл ихэд түгшнэ. Майкл Кэролтэй метрон дотор уулзаж эцэг Бобыг дахиж худал гэрч болгож дуудаж чадах уу гэж ярилцсан. Гэхдээ Кэрол Шекс болон бусад найзуудынхаа өнгөрсөн зовлонтой түүхийг тэрээр аль хэдийн мэдсэн гэдгээ илэрхийлдэг. Ерөнхийдөө энэ үгээрээ л эцэг Бобыг дахин дуудахыг хичээ гэдгээ илэрхийлж байгаа юм л да. Шекс Бэнигийн бааранд очиж 3 дахь этгээд буюу Айдисонтой холбоотой асуудлыг ярилцдаг. Бэни тэнд Эди Робинсон буюу хар тамхины нэлээд том 8-аач. Мөн тэрээр шоронд амиа алддаг Рицогийн ах юм байна л да. Энэ хүнтэй уулзаж болсон явдлыг хэлж Айдисонд буцаад хариуг нь өгөхөөр хэлэлцдэг. Мөн Айдисон нь хар тамхины нэлээд хамааралтай болсон тул тэрээр Эди Робинсонд жөртөг болсон байж. 4 дахь шүүх хурал дээр Майкл 4 дахь этгээд болох Фергюсоныг гэрч болгон дууддаг. Бидний санаж байгаагаар Фергюсон өмнө нь Шон болон бусад хамгаалтын ажилтнуудтай дотн байсан юм. Майкл нэгэн шинжлэх ухааны мэх хэрэглэнэ. Энэ нь нэлээд хатуухан байж Фергюсоныг хар тамхи хүчирхийлэл хүний эрх зөрчих үйлдэлүүдээ хүлээн зөвшөөрөхт нь шахаж эхэлдэг. Эцэст нь Фергюсон шөнийн цагаар хорих төвд байсан хүүхдүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдэж байснаа хүлээн зөвшөөрдөг. Яг энэ үеэр нь Эди Робинсон Бэнигийн туслалцаатайгаар Айдисоныг Рицогийн үхлийн төлөө өшөөгөө авч хариуцлага тооддог. Түүнчлэн цагдаа Слайдерыг баримтгүй боо ашиглан хүнийг хөнөөсөн, авилга авсан гэх ял тулгадаг бөгөөд эцэст нь түүнийг баривчилдаг. За ингээ 3 үлдснээс нэг нь шоронд, нэг нь шоронд, харин нэг нь хийсэн хэрэгээ хүлээчихэж байгаа юм л да. Шүүхийн хамгийн эцсийн хурал дээр бүгдийг гайхшруулсаар эцэг Боб гарч ирнэ. Тэрээр гэрчийн эндэр дээр зогсоод Библиэлд гараа тавиад тангараг өргөдөг. Тэрээр эндэр дээрээс хэлэхдээ Жон болон Томитой тэр шөнө Нью-Йорк дахь Madison Square Garden болсон Нью-Йорк Knicks-ийн эсрэг болсон Boston Celtics-ийн тоглолтыг үзэж байсан гэж мэдүүлдэг. Тэрээр тоглолтын 3 тасалбарыг нотолгой болгон шүүхэд авчирдаг бөгөөд энэ нь Жон Томми хоёр тухайн шөнө аллах үлдсэн газарт байгааг үгүйсгэх чухал баримт болдог. Ингэснээр мэдээж Христийн шашинтай Америкчууд пастор эцэг Бобby үгэнд итгэх нь лавтай. Энийг эрчим мэдүүлэг Майклийн хуулийн төлөвлөгөө болон Шекс Кэрол нарын ажилласан баримтуудын ачаар Жон болон Томми нар цагаатгагдаж чаддаг. Шүүхийн дараа дөрөв найз болон Кэрол нар нэгэн бааранд цуглаж Жон Томми хоёрын эрхчлөлөг тэмдэглэн баярлдаг. Тэд инээж дуулж дурсамжаа хуваалцаж тэр мөч бол тэдний хувьд байгалийн чухал үн цэнтэй мөч гэдгийг мэдэрдэг. Гэхдээ энэ мөч тэдний хамгийн сүүлчийн уулзалт гэдгийг хэн ч мэдсэнгүй. Учир нь удалгүй амьдрал тэднийг өөр зам руу авч явдаг. 1984 оны 3 сарын 16-нд Джон Райли архинд хордож амиа алдсан байдалтайгаар олцдог. Харин Томми 1985 оны 7 сарын 26-нд хинэгэнд 5 удаа будуулан нас бардаг. Манай хоёр зүгээс West Side Boys гэх гэмт хэрэглэлийн гишүүчүүдээ ихтэй хувь тавилан хүлээж байгаагүй нь лавтай. Майклийн хувьд мэдээж шүүх хуралд ялагдал хүлээсэн тул прокурорын ажлаа орхин англи руу нүүж Carpenter буюу мужаан болж тайван амьдрал сонгодог. Харин Кэролийн хувьд тамийн галтгоонд үлдэж нийгмийн үйлчилгээний ажилтан болж 12 настай хүүгээ Жон, Томми, Майкл Мартинес гэж нэрлэдэг. Тэрээр хүүдээ дөрөв найзынхаа нэрийг өгснөөр энэхүү кино маань дуусдаг.
За тэгээ энэ кино маань Karma is motherfucking real гэдэг дуусчих шиг байна да. За тэгээ сайн үйл хийвэл мэдээж сайн үйл ирнэ, муу үйл хийвэл мэдээж муу үйл ирнэ. Муу явсан нь муу үйлээ даагаад, сайн явсан нь сайн үйлээ хүртээд тэгээд хувьдаа тэгэл сайхан даагаад л амьдрий да. Лайк саб гэсэн нэг жижиг юмыг бол дарчаарай. Би бол нэг тийм жижиг юм бол даа чин. За тэгээд дараагийн киногоор уулзлаа. Bye bye.